Ер нь бол усны нөөц тогтоосон юм бол манай ус ашиглалтад хангалттай хүрнэ гэсэн тийм тооцоо байгаа тийм ээ. Гэхдээ бид аль болохоор усаа хэмнэх үүднээс эргэлтийн усыг бол бас илүү сайн ашиглах тийм төсөлтэй байгаа. Баяжуулах үйлдвэрийн хэрэгцсэн төсөл маань бас тийм үндэслэлтэй хийгдсэн. Тэгэхээр одоо энд харагдаж байгаа энэ том өтгөрүүлэгчнэр байна. Энэ өтгөрүүлэгчнэр бол ойролцоогоор нийт гарч байгаа хэрэгжилж байгаа усны 70% бол энэ өтгөрүүлэгчээс гаргаж авах юм байна. Энэ болохоор баяжигдаад гаргасан хөдрийн хаягдлаасаа гаргаж авч байгаа. Тэгээд эндээс гарсан материал нь цаашаа хаягдлын аж ахуй руу явна. Тэр хаягдлын аж ахуй руу явж байгаа материалын одоо пластик гэж ярьдаг. Тэр бол ойролцоогоор нэг 60 гаруй хувьтай байгаа. Тэгээд хаягдлын аж ахуйгаас босож ашиглах усны хэмжээ бол 10%-тэй. Ингээд нийт эргэлтийн усны ашиглалт бол ойролцоогоор 80%-тэй байх юм аа. Ер нь ихэнх баяжуулах үйлдвэрүүд усаа дандаа эргэлтийн усаар хаягдлын далангаас усаа заавал ашигладаг. Тэр 80 байж бол нэр байж бол нэр хооронд байна те. Тэгэхээр зөвхөн алтны одоо шороорд бол угаагаад устай нурших бол ихэнх одоо юм том баяжуулах үйлдвэр чинь заавал хаягдлын сангаас усаа эргүүлж ашигладаг. Гэхдээ тэр нь хэр зэрэг өндөр одоо дэвшилт технологи байна гэдгээс хамаарат 80-ыг нь эргүүлж ашиглахгүй 90-ыг нь эргүүлж ашиглах гэдэг асуудал гарна. Тэгэхээр эднийг бол одоо нэлээд тийм энэ нэг харах ч гэсэн одоо ингээд орон зай, барилгын байдал, суурилтын торгод хөрөмж гаргаад бас л хамгийн одоо орчин дэвшилтэд технологи байгаа их харагдчихлаа л да тийм. Дэлхийд тэргүүлэх орчин цагийн техник, технологи, стандартын бодит биедэд болсон баяжуулах үйлдвэрт ашиглагдсан зарим тоног хөрөмж материалыг сонирхолтой байдлаар харуулхад 62 мянган тонн бетон, 346 ширхэг, 4 орцтой 9 давхар барилга барих хэмжээний бетон, 6 сая куб метр шороо буюу зайсан толгойтой дүүц хөдөл буюу 430 мянган ширхэг, зээл 130 машин буюу 7413 оюутлогын илүү хаан ачааны хүн даацын машин шороог зайлуулсан. 82 км түнэл хоол Улаанбаатарын зүүн хэсгээс Улаанбаатарын баруун хэсэг хүртэл зайг 2 дахин хэсэгсэнтэй адилхан 15.7 сая хүн цаг буюу хэрвээ зөвхөн нэг хүн өдрийн 8 цагаар ажиллавал 5376 жил болох байсан. 581 км урт кабель шугам Улаанбаатараас оюутлогын урхаан талбай хүртэх зайтай тэнцэнэ. 3367 ширхэг кран ачааны барихтаа тэнцэх хэмжээний. Баригдаж дууссан хугацаа 2012 оны 12 дугаар сар. Монгол улсын хамгийн том тэмдэг цотох үйлдвэрийн цогцлбор хамгийн их кран, өргүүрийн тоног төхөөрөмжтэй нийт 117 крантай зэргийг дурдж болох юм аа. 2009 оны 10 дугаар сард хөрөнгө оруулалтын гэрээг байгуулснаас хойш нийт 1125 хоног буюу 38 сарын турш оюутлогоочууд нь дотоод гадаадын ажилтан мэргэжилтэн гэрээд гүйцэтгэгч нарынхаа хамт өдөр шөнийг үйл ажиллан цаг мөч бүртээ уралдан хөдөлмөрлөж ирсний үр дүнд өнөөдөр баяжуулах үйлдвэрийг инхүү ашиглалтанд оруулж байна. Оюутлогын баяжуулах үйлдвэр ашиглалтанд орсноор Монгол улсад үйлдвэрлэж байгаа зэсийн баяжмал 80%, нийт экспортын өсөлт 30-аас 40%, дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх уулуурхан бүтээгдэхүүний хэмжээ 20%-аар тусдал нэмэгдэж, Монгол улс зэс олборлагч 50 гаруй орноос эхний 15-аар барьчихсах боломжтой болох сайхан ирээдүй бидний хүлээж байна. Баяжуулах үйлдвэрийг асааснараа оюу толгойн анхны зэсийн баяжмлыг 2013 оны эхний өдрөд үйлдвэрлэж эхэлнэ. Дараа нь удалгүй буюу дараа жилийн эхний хагаст зах зээлийн нийлүүлэх бүтээгдэхүүний үйлдвэрлэл эхэлнэ. Төсөл хуваарийн дагуу явж байгаа бөгөөд энэ бол бидний хамтын аяллаа зөвхөн эхлэл билээ. Зах зээлийн нийлүүлэх бүтээгдэхүүний үйлдвэрлэл эхэлснээр бид ил уурхаагаас буюу газрын гадарга дээрээс олборлсон хөдрийг боловсруулна. Оюу толгойн баялагын 80% нь газрын гүнд байдаг учраас бидний аяллаа зөвхөн 20% нь дуусаад байна гэсэн үг юм а. Монгол улс хамгийн их ашиг тусыг нь хүртэх оюу толгойн далд уурхайг 2016 онд ашиглаж эхлэх төлөвлөгөөтэй байна. 12 дугаар сарын 5-ны өдөр урд хөршийн Баян нуураас оюу толгой захилгаан аваад эхэлсэн. 3 жилийн хугацаанд захилгаан авах гэрээтэй байгаа. Энэ хугацаанд бид өөрсдийн захилгаан станцыг барьж байгуулах юм а. Оюу толгойн ирээдүй бол гэрэлтэй гэгээтэй байна. Олон улсын мэргэжил нэгтнүүдтэйгээ хамтран зөвхөн энэ үйлдвэрийг бариад зогсохгүй оюу толгой уурхайн байгууламжуудыг барьж өмнөний говьд дэд бүтцийн төслүүдийг хэрэгжүүлсэн 11,000 гаруй монголчуудын хичээл зүтгэл шаргуу хөдөлмөрийн үр дүн
оюу толгой төслийн ирээдүг хэрэлтэй болгож байгаа юм аа. Яг нь зөвхөн уулуурхайн салбар биш Монголын эдийн засагт жишээ нь дотоодын нийт бүтээгдэхүүн бол 7-аас 20% татвар орлого бол 20-аас бараг 70% нэмэгдэх байгаа шүү дээ. Одоо нэлээд урт хугацаанд. Тэгэхээр энэ зөвхөн уулуурхайн салбар биш Монголын эдийн засагт хамгийн одоо өрнөлөөд тийм том зэслэл хийж байна. Мэдээж уулуурхайн салбарт болохоор Эрдэнэтийн дараа одоо бий болж байгаа Эрдэнэтээс 4 дахин том хүчин чадалтай бас нэг шинэ үеийн шинэ үеийн батны шинэ бүтээн байгуулалт болж байгаараа бас концептай ийм үйл явдал болж байна. Уулуурхайн салбар улсын төсвийн орлогын 40-оос дээш хувийг бүрдүүлсээр ирсэн. Тодорхойлбол 2006 онд 1.1 их 80 төгрөгийн 492 тэрбум төгрөгийг уулуурхайн салбар бүрдүүлсэн бол 2010 онд 2.7 их 80 төгрөгийн 1.3 их 80 төгрөгийг харин өнгөрсөн онд буюу 2011 онд 3.5 их 80 төгрөгийн төсвийн орлогын 2.1 их 80 төгрөг буюу 50 гаруй хувийг уулуурхайн салбар дангаараа бүрдүүлжээ. 2012 оны 8 дугаар сарын 30-ны байдлаар оюутлогоо Монгол Улсын засгийн газар төлсөн татвар төлбөрийн хэмжээ 803 сая ам.доллар буюу 1 их 80 төгрөгт хүрсэн бол оюутлогоо уурхай бүрэн чалраа ашиглалтанд орох үед Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлтийн хувь хэмжээ 35% хүрэх тооцооч байна. Иймээс ч оюутлогын зүрх болсон баяжуулах үйлдвэр цохилж эхэлсэн нь нөгөө талаар эх оны Монгол Улсын эдийн засгийн өсөлтийн хурдад оюутлогоо голлох үүрэгтэй оролцохын дохио болон асч байна. Оюутлогын уурхайн баяжуулах үйлдвэрийн үндсэн түүхийн эдэг бэлтгэдэг галт тогоо нь уурхай байдаг. Оюутлогын ил уурхайн 1-р үе шатанд алт ихтэй өмнөд оюун ордын хөрсийг хуулахаас өмнөх шатны үйл ажиллагааг 2011 оны 8 дугаар сард эхлүүлсэн бол 2012 оны 7 дугаар сараас оюутлогын анхны хөдрийг олборлож эхэлсэн. Өнөөдрийн байдлаар ил уурхайн хэмжээ 1.5 карцанд 2.7 км бөгөөд уулуурхайн хамгийн гүнзгий цэг гадаргаас 650 м-ийн гүнд байгаа юм. Хөдрийн биетэд хүрэхийн тулд 70 сая тонн шорог зайлуулан 6.2 сая тонн хөдрийг хадгалсан нь баяжуулах үйлдвэр ашиглалтанд орсноор хөдөлгөөнд орох юм а. Ерөнхийдөө манай норд чинь 10 шаттай явж холбоорлох юм. Нийт бол одоо 1170-ын түвшнээс доош 525 түвшин хүртэл нийт 43 доогол. Тийм нэг доголын өндөр нь бол 15 м байгаа. Тэгээд 44 доогол бий болох. Тэгэхээр зэрэг өргөнөөрөө 2.1 уртааш 2.7 км талбайтай. Тийм л ажил явагдана. Яг гоо бид нар ил уурхайн онцлог сурч зэрэг хөдрийн бит газрын нутгийн ойрхон хэсгээс нь олборч эхэлж байгаа. Тэгэхээр тоног төхөөрөмж өөр өдөр авах хэмжээ нь бол хамаагүй илүү. Өдөрт бид нар ойролцоогоор одоо бол бид нэг 274 мянган тонн өдөр зөөх олон зүйл зөөх тийм төлөвлөгөөтэй байгаа. Тэрнээс одоо энэ 2011-2012 он дандаа бэлтгэл ажил бүх юм одоо ч сургалт тий 2013 оноос яг төслийнхаа хүчин чадал ажиллаж байна. Тэгэхэд бол өдөрт бол нэг ээлж хоёр ээлжиндээ 306 мянган тонн хуулан цөлцөөн гэсэн тийм төлөвлөгөөтэй ажиллаж байгаа. Оюутлогын ил уурхайн уламжлалт арга буюу экскаватораар ухаад ачааны машинаар тээвэрлэх аргаар олборлолт явуулж байгаа бол ил уурхайн ажилчид өрөмдлөг ажих тээвэрлэх асгах гэсэн үндсэн үйл ажиллагаагаа гүйцэтгэж байна. Мэдээж уулуурхайн үйл ажиллагааны гол хөдөлгөгч хүчин машин тоног төхөөрөмж 2012 оны 8 дугаар сараас Камацу Америка компани загварыг зохиож үйлдвэрлэсэн бүх төрлийн замаар явах зорилттой. Дээд ангиллын хатуу рамтай 2 тэнхлэгтэй дизель генератор хувьсах үйлдэлээр тэжээгддэг 290 тонн ачаа тээвэрлэх зорилттой Камацу 930i загварын 28 хүн заацын ачааны машиныг оюутлогын компани ашиглаж эхэлжээ. Дэлхийд тэргүүлэгч уулуурхайн компаниудын ашигладаг машин механизмыг үйл ажиллагаанд нэвтрүүлсэнтэй холбоотой оюутлогын компани засвар үйлчилгээний цөмигч ашиглалтанд оруулжээ. Ерөнхийдөө бол 28 ийм том хэмжээний машин байгаа. Тэгээд эднэртээ бол жилдээ бол нэг 50 сая долларыг одоо засвар үйлчилгээ хийхэд үзүүлсэн байдаг. Ер нь одоогоор бас нэг бахалтай зүгээр манай ихэнх механикууд бол монгол залуучууд байгаа. Эднэрийнхээ хүчээр бол яг одоо уран том машиныг засварлаад байж байна. Ер нь бол Монголд бол байгаа гэж би бол хэлж чадахгүй. Миний мэдхийн дэлхий дээр хүртэл иймэрхүү ийм том хэмжээний энэ тусгай зориулалтын засвар үйлчилгээний газар бол байхгүй гэж би хэлмээр байна. Ил уурхайн засварын цех нь оюутлогын уурхааны ачааны машинууд болон бусад тоног төхөөрөмжийг засварлах үйлчилгээ хийдэг 4 барилга бүхий төв байгууламжтай. Энэ байгууламж нь ерөнхий засвар үйлчилгээний цех, гаг нүрийн цех, дугуй засварын хэсэг, тосолгоо үйлчилгээний цех,
машин угаах цех зэргээс бүрдэнэ. Эдуурхад 800 гаруй хүн ажилладаг бол эдуурхаан засвар үйлчилгээний цэгт 280 гаруй хүн ажиллаж байгаагийн 90 орчим хувь нь монголчууд байна. Ажлын орчин нөхцөл бол сайн л да. Гэхдээ цагаарын байдлаас болоод гадаа ажиллах хүндрэлтэй байдаг гэсэн. Гэхдээ одоо саяхнаас энэ шоп баригч уусаас одоо ямар нэгэн хүндрэлгүй ажилтдаг болсон. Нэгдүгээр одоо энэ чинь манайх чи 10 одоо хаалгатай орцтой байгаа. Тэгэл 10 машин нэгдүгээр хүлээж авах гэсэн үг шүү дээ. Сурвалжлалтай. Манайхан ба ер нь сурвалт үйлдвэрлэлийн талаар сүүлийн үед их анхаардаг. Одоо ч манайха өөрийн зардлаар сургууль үйлдвэрийн төвд оюутнуудыг сургаж байгаа. Тэр оюутнууд маань заримаас нэрээ дадлгыг байж байгаа. Оюут толгойн Эрдэсчилд одоогийн байдлаар баруун урд талаас зүүн хойд хүртэл 12 км сунаж тогтсон бөгөөд оюут толгойн талбай нь Хируга, зүүн оюу, Хьюга дамит ордуудаас бүрдэнэ. Ашигт малтамлын агуулгыг зэстэд үзүүлсэн захын агуулгаар аваад үзэхэд 1.6% байгаа болно. Ашигт малтамлын газрын дэргэдэх эрдэс соёлын мэрэгжлийн зөвлөлийн дүгнэлтээр оюут толгойн ордын нийт геологийн нөөцийг 45 сая тонн зэгс, 1.8 мянган тонн алт агуулсан, 6.4 тэрбум тонн хүлэртэй хэмээн бүртгэжээ. Үүнээс эдийн засгийн үр ашигтай нөөц нь 25 сая тонн зэс, 1 мянган тонн алт агуулсан, 2.6 тэрбум тонн хүлэр болно. Оюутлогоо төслийн бүтээн байгуулалтын эхний үе шатыг бүтээгдэхүүн гаргаж эхэлсэн үеэс эхлэн 100% дууссан гэж ойлгож болох бөгөөд эх 10 гаруй жилийн хугацаанд оюутлогоо төслийн 80% үр ашигыг хадгалж байгаа Далдуурхайн бүтээн байгуулалтын ажил өрнөх юм. Оюутлогын гүний уурхайн дэлхийн хэмжээнд хамгийн том, хамгийн гүнзгий гүний уурхайн байгууламжуудын нэг төдийгүй өндөр агуулгатай зэсийг өндөр бүтээмжтэйгээр олборлох юм. 1385 м гүнтэй нэгдүгээр босон амыг 2009 онд барьж байгуулж дууссан бөгөөд цус босон амыг хойд Хьюга газрын гүний уурхайг байгуулах хөтөлбөрийн эхний хөгжлийн шатанд ашиглаж байна. Хойд Хьюга гүний блокчлон олборлолт явуулах уурхайг барьж байгуулах 2 дугаар үе шатны эхний үргэлтийг байгуулах үйл ажиллагаа 2011 онд амжилттай эхэлж, өнөөдрийн байдлаар 20 м-ийн суурьтай, 94 м өндөртэй 2 дугаар босон амыг 1300 м-ийн гүнд хонглыг барьж байгуулах ажил хийгдэж байна. Гүний уурхайг барьж байгуулах үйл ажиллагааг 2009-оос 2019 оны хооронд хийж гүйцэтгэхээр төлөвлөсөн юм. 2016 онд өдрийн 18 мянган тонн хүлэр олборлох гүний уурхай ашиглалтанд орох юм а. Энэ 4-5 жил бол одоохонд саяын бид үтсэн илүү хавьсан баруун өмнөд хэсгийн юунаас бол ойр цагаар 30 хэдэн сая тонн жилдээ бол өдөр олборлоод энэ фабрик дээр авчиж байна. Энэ утгаараа энэ нэг бас нэг эрдэд гэсэн. Тэгтээ хүчин чадлаа хоёроо. Нөгөө тэгүр болохгүй зэрэг 5 дахь юм 6 дахь жилээс 3 дугаар термиг монтажлаад тэгээд тэр хойд хөвгөгийн гэдэг газрын дөрвөө ашиглалтанд орохдоо зэрэг 50 хэдэн сая тонн жилийн юу болно. Тэр зэрэг эрдэнэс хүчин чадлаараа даваа явуулж байгаа. Тэр нь 5 дахь юм 6 дахь жилээс. Тэгэхээр агуулгын хувьд гэх юм бол эхлээд эдэн бол север завтны участок эдэнтийг анх хийж яхад бол өдөртөг жишээ агуулга бол 1% тэгээд тэрнээс илүү байсан. Тэгэхээр энэ үйл яг ойролцоогоор одоо үл илүү хан өдрийн агуулга бол арай жоохон бага байгаа. Гэхдээ тэр хойд хөвгөгийн орд ашиглалтанд ороод тэндээс өдөр фабрикт олборлуулалттай зэрэг өдөртөг жишээ агуулга бол өөрөө өндөрж байна. Тэгээд бидний асуудал одоо Баяжуун дэх одоо жишээ нь уулах өөрөө бас 30 хэдэн процент, 20 хэдэн процентын хэмжээнд бол 20 хэдээс нь 30 хэдэн процентын хэмжээнд бол байх. За яг нэгдүгээр нөөц ихтэй тэр нөөцийн одоо хэмжээг зах хязгаараар бас бүрэн гүйж тогтоож чадаагүй байна шүү дээ. Тэгэхээр энэ цааш өргөжлөн бас уртаараа сунж магадгүй тийм ээ. Нэг хоёрдугаарт нь Далдуурхай хүчин чадлаа эзэмших гэснээр эрдэнэс дөрөв техник бүтээгдэхүүн одоо үйлдвэрлэж боловсруулж гаргах тэр хүчин чадал төрөх юм. Тэгэхээр мэдээж өнөөгийн эрдэнэтийн үйлдвэрээс дөрөв техник их хэмжээний баяжмал юм уу баяжмалд тэс үйлдвэрлэх гэхээр цаар хөрөө бас мэдчихэл байна. Нэг хоёрдугаарт нь энэ бүс нутаг энэ одоо ханганы нэртийн бизнес хам дадлан дадлага бас дагаж хөгжиж шүү дээ. Дээр нь бэлтгэх асуудал цаашдаа өргөжлөх яагаад гэвэл дадлан дадлага одоо том мишүүд техникийн сургууль одоо байгуулж бидний хөрөнгө бий болж байна. Тэгэхээр эн чинь зөвхөн одоо уулуухай үйлдвэрлэл зогсоод
явагдаад зогсохгүй бусад одоо бүтээн байгууллагууд багж одоо хөгжих тийм л нүүр хөлөөтэй том зэслэлч байна. Дэлхийн хамгийн том 5 том зэсийн уурхай нэгүүлэх оюутлогыг барьж байгуулах ажилд 2012 оны 11-р сарын байдлаар 13 мянган ажиллах хүч байгаагийн 85% нь Монгол ажилчид байна. Харин шинээр ажилтнанд орсон баяжуулах үйлдвэрт 3 мянган ажлын байр шинээр бий болсныг 90% нь монголчууд байгаа гэд. Оюутлогын хөрөнгө оруулалтын гэрээнд заасанчлан оюутлогын компани нь Монголын ажиллах хүчинд зориулсан сургалтын хөтөлбөрийг боловсруулж, үйл ажиллагааны шатанд нийт ажиллагчдын 90%-ийг Монгол ажилчдаар бүрдүүлнэ гэсэн заалтаа мөрдөн хэрэгжүүлж байгааг илэрл юм. Өвгөр зогсохгүй хөдөлмөр эрхлэлийг дэмжих хөтөлбөрийг боловсруулан Өмнөг аймгийн тэр дундаа Хамбогдын залуучуудыг соён гэгэрүүлж, хөдөлмөрийн зах зээл хөлөө олоход нь оюутлогын компани тусалж байна. Хөдөлмөрийн зах зээл дээр тэдгээрийг өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх зорилгоор бид нэлээд олон сургалтуудыг явуулдаг. Дөнгөж саяхан жишээлбэл одоо түрүүчийн 7 хоног бид одоо 3 суманда хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрийг эхлүүлээд байгаа. Тэр нь болохоор юуны төрөл англи хэлний хичээл заа. Дээрээс нь уус уурхайн одоо нэг суур мэдлэгийг өгнө. Тэгээд эцэст хүн ер нь одоо хөдөлмөрийн зах зээл дээр өөрийгөө хэрхэн бэлдэх талаар бол тодорхой хичээлүүд оруулж байгаа. Энэ нь болохоор одоо жишээл хотын одоо сургуулийн төвүүдийг ураад одоо энэ хүүхдүүдтэйгээ бараг 24 цаг одоо ажиллах тийм боломжийг бүрдүүлж байгаа маа. За одоо мэрэг сургууль үйлдвэрлэлийн төвийг Хамбог суманд байгуулсан. Одоо өрөөдөж байгаа хэлээгүй байна. Гэхдээ цаашид одоо тодорхой хэмжээний үйлдвэрлэлийн мэдлэг мэрэгчтэй болохын тулд Хамбогдын иргэд залуучууд бол одоо ажлын байр хангахын тулд эхлээд хэлний асуудалтай. Хэлтэй байх хэрэгтэй, хоёрдугаар мэдлэгтэй байх асуудалтай гэж асуудал болж жоохон одоо ажилд орох асуудлууд бол хойр байгаа. Миний төлөвлөж байгаа энэ 4 жил бол оюутлогын үйлдвэрлэлийн үйл ажиллагаа хийж байгаа учраас Хамбогдын хөгжлийн асуудал бас мөн дахиад тэр хэмжээгээр их хэрэгтэй хаа гэж төлөвлөж байна. Цаашдаа удааг байгаа засаг даргын хувьд эх 4 жилд бас хийх ажлууд ч оюутлогтой мэдээж уйлдах хэрэгтэй. Дэд бүтэр зам харилцаа гэдэг хийх ажлууд зөндөө байгаагаа ярьж байна. Тэгэхээр энэ чиглэлд танай төр засгийн зүгээс ямар арга хэмжээ байна? За бид одоо энэ хамгийн гол нь оюутлогтой хамтаа ажиллагааны гэрээ ихтэй. Хамгийн гол нь Хамбог цумын хөгжлийн асуудлыг эхлээд дэд үсгийн асуудал бүрэн шийдвэрлэе гэсэн асуудал орж ирж байгаа. Хоёрдугаар одоо боловсрох сурах нөхцөлийг хангая. Хамбог цумын ирээдүйн очиг сурахын тулд одоо сургууль цэцэглэлийн асуудлыг хүртэл яригдсан бид одоо хамтын ажиллагаагаар мэдээж энэ хотын хөгжлийг хийх ёстой хаа гэж бодож байгаа. Монгол Улсын уулуурхайн тэргүүний оюутлогын компани зөвхөн уулуурхайн салбарт төдийгүй эдийн засаг, нийгэм, соёл урлаг, боловсрол, орон нутгийн хөгжил, жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих гээд олон чиглэлээр хөрөнгө оруулалтыг